Сайн мэцхан өрхөн үзэгчтэй, орой минь төргий залуу зохион бүтээгчтэй. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаан Говьалтай аймагт 1-р шатны баруун бүсийн шалралтаа явуулахад бэлэн боллоо. Тийм ээ, Монгол улсын хөгжлийн түлхүүр болсон ухаалаг, оюунлаг, бүтээж, хөдөлмөр залуучуудыг нийгэмд олноор бий болгох зорилготой залуу зохион бүтээгч олон улсын уралдаан ийхүү гараага ёслол төгөлдөр эхэлж байна. Энэ гарааг өнөөдрийнхээ нэвтрүүлгээр бид баруун бүсийн шалралтыг нээж байна. Тэгэхээр энд нээхээс өмнө бас тодруулан хэлэх зүйлүүд байгаа. Говьалтай аймаг маань залуу зохион бүтээгч 2013 уралдаанд нэлээд ач холбогдол өгсөн. Тэр өдгөө Говьалтай аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Цагаанбаатар ахлагчтай ажлын хэсэг байгуулагдсан залуу зохион бүтээгч 2013 гэдэг уралдаанд аймагаараа идэвхжүүлэн оролцож байгаа. Тэгэхээр яг одоо 1-р шатныхаа баруун бүсийн шалралтыг эхлэхээс өмнө Говьалтай аймгийн засаг дарга Амгалан баярыг тайзан дээр үрж байна. За мөн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Цагаанбаатар, засаг даргын тамгын газрын дарга Батзориг, боловсрол соёлын газрын дарга Батмөнх үрж байна. Говьалтай аймаг залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаанд хэрхэн яаж оролцож байгаа талаар үзэгчдэд ярьж өгнө. Монгол Улсын ерөнхий сайдын ивэ ордоор явагддаг залуу зохион бүтээгч уралдаанд тэмцээн маань 2013 оныхаа гарааг Говьалтай аймагаас эхэлж байгаад бид бүхэн баяртай байгаа. Бид бүхэн бас ач холбогдолч аймгийн хэмжээгээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг маань баг бүртгэнээ одоо бэлтгэх, мэдээлэх, урилга хөрвүүлэхийн ажлуудыг бас идэвхжүүлэн хийсний үсэнд өнөөдөр 80 гаруй багийн 200 гаруй хүүхдүүд одоо анхны энэ гарааны уралдаанд тэмцээнд оролцохоор ирж байгаа бид бүхэн баяртай байгаа. Гараа сайн бол барай сайн гэдгээр бид бүхэн одоо төрүүлэхийн төлөө бодлогоо гүнзгийрүүлж дараагийн амжилттай оролцоно гэдэг бас хэлье. Говьалтайчуудаа Монголын үндэсний олон нийтийн телевизийн залуу зохион бүтээгч төслийн баг хамт олонны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг хүлээн авна. Баярлалаа. Манай уралдааны баруун бүсийн шалгаруулалтын нээлтэнд Говьалтай аймгийн засаг даргын тамгын газрын санаачлагаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн залуу зохион бүтээгчтэй хүндэтгэн бүрэн бүрэлдэхүүнээрээ инх уярж уралдаанд оролцогчдод итгэл урмын үг хэлэн амжилт хүслээ. Энэ л ажлын хэсгийнхний сэтгэл зүтгэлээр Говьалтай аймгийн болон баруун бүсийн аймагуудын залуу зохион бүтээгчид манай уралдаанд идэвхтэй оролцсон юм. Ажлын хэсгийг ажиллаж явах явцад хамгийн бидний санаа зовсон зүйл бол оролцооны асуудал байлаа. Гэтэл одоо бүртгэл эхлэхэд нэг сургуулиас 16 баг оролцох ийм чиг хандлага гарч ирсэн. Энэ бол тэнд ажиллаж байгаа багш хамт олонны үндсэндээ одоо хүүхдийн хөгжилд яаж хэрхэн анхаарч ажиллаж байгаа нь харагдаж байна. Тэр дундаа Говьалтай алтан дарагчдын уламжилж ирсэн зан заншил, тэдний бас санаа сэтгэл, сэтгэн бодох чадвар нутагшаад үлдсэн байгааг бас харуулж байгаа. Өнөөдөр сургууль дээр шалгаруулалт хийж энд бас шалгарсан 5 багаа оролцуулна гэдэг бол энэ ажил арга хэмжээнд анхаарал тавьж ажиллаж байгааг л нэг илэрл хүүхдийн хөгжил бас төдий чиний өндөр байна л гэсэн. За ингээд залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны Говьалтай аймаг зохион байгуулагдж байгаа баруун бүсийн 1-р шатны шалралтыг аль бие усаар нээснийг мэдэгдэе. Хөдөө орон нутгийн залуу зохион бүтээгчид ихэвчлэн орон нутгийнхаа бэрхшээлд тулгамдсан асуудлыг шийдэх санаа шийдлийг манай уралдаанд дэвшүүлдэг. Тийм ч учраас орон нутгийнхаа онцлогийг сайн мэддэг техник технологийн мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийг бид энэ жилээс эхлэн хөндлөнгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажиллаулж байгаа юм. Баруун бүсийн шалгаруулалтанд хөндлөнгийн шүүгчээр Говьалтай аймгийн боловсрол соёлын газрын технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Сүхбаатар, Говьалтай аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш инженер механик Цолонбаатар, мөн аймгийн 3 дугаар сургуулийн захирал инх жаргалнаар ажиллаж байгаа бол аймгийн Миний нутаг телевизийн мэргэжил нэгтний нөхөд маань бидэнтэй хамтран ажилласан юм. Говьалтай аймгийн Хантайшир цогцлбор сургуулийн 7 дугаар ангийн сурагчид, нэг ангийн андууд, аз далай цог эрдэнэ нар технологи, физикийн хичээлдээ илүү сонирхолтой. Тэд хамтран их зүйлийг бүтээхийг хүсэх бөгөөд үүнийхээ эхлэл болгон сурагчдын багчны хайрцагыг санаагаар залуу зохион бүтээгч уралдаанд оролцож байна. Биднээс технологийн хичээлдээ нэгдэг өдөр болгон 2 цаг суудаг байхгүй. Тэгээд биднээс багаж жоохон тутмаагүй байдаг. Эцгөө бол нөгөө багжууд нь эр муухтай байдаг. Тэгээд тийнээс болж би энэ санаа гаргасан. Тэгээд бид хоёр хамтраад сайжруулад улам боловсронгуй болсон. Манай найз маань би анх энэ санаа гаргасан байхад улам боловсронгуй болгоод энэ чи ийм болно гэд ийм ингээд надад зааж өглөө. Тэгээд бид хоёр хамт нэг болсон. Таслаа тавцсан байгаа ярих юмнуудаа гол хэсгүүдийг би яриад тэгээд тэр нэг хамгаалалт гэдэг тийм тодорхой бус нэг тийм жижиг сажууд нь Яг одоо хамгийн ихнийхээ оролцогчийн шүүгч та бүгдийг ухтаж авахыг үрье. Аз талаа. Хантайшир зогсолборын 7 дугаар ангийн сурагч
Үүрээд гараад ирсэн. Энэ бүтээл бол манай цогоо ахт их хэрэгтэй бүтээл болов гэж бодож байна. Яг л манай цогоо ах чи багжаа чирээл чумдаанаа эвдэл яваад байдаг шүү дээ. Тэгээд Цогоо ахыг энэ бүтээлтэй танилцахаас өмнө цогоо шүгчиг багийнхан гишүүнтэй танилцах гэж бодож байна. Хэн гэдэг вэ? Цогортой. Энэ санааг анх хэн яаж зохиосон юм? Хинээс гарсан юм? Би яг гэхлээр технологийн хичээл дээр ийм гарын доорх материал ашиглан ийм багаж хийж байгаа тэднээсээ нэг доор нэгтгээд тэгээд илүү боловсронгүй болгоё гэдэг анх гарсан. Гайхамшигтай. Та хоёрт 3 минутын хугацаа байгаа. Энэ хугацаанд багтаад бүтээлээ тайлбарлаарай. шууд бүтээл дээрээ танилцуулаад эхлэх үү? За тэгээ. За тэгье. Хамгийн танилцуулах байгаа бүтээл болохоор сурагчийн багажны хайц гэж үрдэл байгаамаа. Энэ нь болохоор 3 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь болохоор зургийн багаж хэрэгсэл байгаамаа. Энд чинь мөн тэр өдрийнхөө дэвтэр ном хичээлийг хийж ирэх боломжтой маа заавч зүнхэхгүй. Хоёр дахь хэсэг нь болохоор энэ гар багажны хайц гар багажны юу байгаа юм. Энэ чинь болохоор биднес технологийн хичээл дээр өөртөө гарын доорх материалыг ашиглан хийх боломжтой юм аа. Энд болохоор 20 гаруй нэр төрлийн тийм багаж агуулсан. Энийг болохоор дунд ангид хэрэглэхийн 3 дугаар хэсэг нь болохоор биднес ахлах ангид ороод ирэнгүүт энэчнээ цахилгаан хөдөлгөөр сурлуулад гол гаргаж ирээд энэчнээ хөрөө, зүлгүүр, дочил бас дэрэл өрөвдөл гэх зүйлүүдийг хийж болох юм аа. Оо супер тий. Үүнийг хийснээрээ болохоор нэгдүгээрт биднес технологийн хичээл дээр багажаар дутхгүй. Хоёрдугаарт гэртээ бүх багажнуудаа эмсэгцтэй байлгана. Гуравдугаарт болохоор ийм заавалжгүй ажлын байр гэж шаардахгүйгээр гар багаж авч яваад хааж утсан хүний хүссэн зүйлийг хийж өгөөд тодорхой хэмжээний орлого олж болох юм аа. Ингээд хамгийн сүүлд нь хэлэхэд бүх сургуулийн хөвгүүд маань болохоор технологийн хичээл дээр өөрсдийн гараараа ийм хийжгүүл хөрөнгө мөнгөний ямар ч асуудалгүй болох юм аа. Гайхамшигтай. Гар дээр ингээ 20 30 багж авч яваад идэм чим хайрцаг хийлгүүл яах вэ? Харин тий. Дээрээс нь эн чи одоо том ангид орохоор бүх зүйлийг нэг дор хийх нь шүү дээ. Дочил доол тий өрөмдөөд харууд моторын яаж сурлуулах вүлээ ирээдүйд ер нь хөгжүүлээд бүтээлээ явъя гэвэл моторын болохоор энэ ч сурлуулаад өгье. Доор нь хэм маягийн тийм мод байж байгаад тэгж яад 2 руугаар ингээд яах дарж ямар тэжээлээр тэжээгдэх вүлээ? 220 яасан ч болно. Хүнлэктер талсан ч болно. Сэнгэлдэг цүнх болж ирээдүйд уурж болдшгүй юм байна. Ер нь бол ийм багажны хайрцаг хамгийн багадаа 45,000 төгрөгнөөс эхэлдэг. Би мэдх юм байна. Танилцуулгын 3 минутын хугацаанд ингээ барай зогсоод ядарч гинөө. Үгүй. Энийг нөгөө сургууль гэр хоёрын хооронд авч явах тийм ч хүнд ш. Тэгэл жишээ нь гэхэд жижигэн дэрэл байлаа гэхэд ийм дэрэл байдгийн энтэй талд нь уран хөрөө хийгээд 2 багаж болчихдیں۔ Тэгээд одоо сүүлийн үед хүүхдүүд нөгөө нэг хичээлийн зүнх ингээ чирж яваад байгаа шүү дээ. Яванда бүр чирдэг болох юм те. Мотор нь томрол ороод ирэх юм бол ингэх юм биш үү? Өргөөд явуул энэ чи болчонтой болох юм шүү. Байнга юм хүнд 22. Тэгээд нэг хүмүүс хоёрыг хийгээ хоёрыг зэрэг өргөө явж ивэл тэгвэл ямар вэ? Тэгэхээр арай л болохгүй юу? Манай цог жавхлын шүүгч бол юм бүхнийг л үзсэн гэж. Ийм хайрцагуд үзээгүй юм байна уу? Үзээгүй. Цогаахт ер нь яг өөртөө зориулаад нэгийг яг одоо энийг ингээ шууд цогаахт бүгдээрээ цогоо шүүгч борлуул тэгвэл хэдэр борлуулах вэ? Хэдэн төгрөгөөр бүтсэн бэ? Энэ болохоор тийм биднес өөрсдийн гарын доорх материал ашиглах гэсэн болохоор нэг их үнэ өртөг гэхгүй. Цогоо шүүгч бэлгэлчих юм уу? Ер нь бол энэ ч одоо цор ганц хөлбөр байгаа нь. Энэ. Тэр тусмаа л үнэн үсэндөө. Үнсэн гэж. Яг хийж дуусаад манай хөрөш тэгэл байрны хүүхдүүд маань сонирхоол ийм ахтаа хийгээл ийм ягаал гэл. Дахиад бол засахаа үлдсэн мэн шүүгчтэй. Ер нь бол юм хийж байгаа хүн гээл нэг багжаа хайж ийн гэдэг бол энэ хайлтын дундаа маш их цаг алддаг. Энэ бол ажлын үр дүнд маш их нөлөөлдөг л дөө. Тэгээ энэ зүйлийг бодож ер нь цаашдаа сургалт хоёр хүүхдийн яриан дундаас харагдж байна л да. Зөвхөн сургалтын анги танхимны асуудал гэхгүйгээр эргээ гэртээ очих ч гэсэн юм маань багаж хөрөмжүүд маань эмх цэгцтэй нэг газараа байна гэдэг бол үнэхээр бас маш их чухал зүйл юм аа. Энэ зүйлүүдийг олж хараад аян хүү тайлбарж ярьж байгаад бол маш их баяртай байна. Гэхдээ миний хоёр дөө бүтээлээ цааш нь хөгжүүлэх хүнд одоо сүүлийн үед бас яг үнэхээр юм ком багажнуудын хайрцагнууд байж байгаа тийм ээ. Тэдгээрээс миний бүтээл ийм ялгархын энэ тэр тал руугаа хөгжил чиглэл рүү нь бас уялдуулаад тэгж ивэл үнэхээр бас таярт бол амжилт ойрхон байгаа гэж хэлмээр байна. Тэр кам багж болохоор үн өртөг ихтэй байдаг. Миний болохоор зүгээр нэг гарын даргамтай тусаал энэ гар багж хийгээд нэг 10,000 тэлсэн дөө. Одоо сайжруулах юм анхны хэлэх гэж байна л да. Чи одоо тэр барилаас ингээд гараараа ингээд барихад яг тэр цоошны чинь тэр төгжиж байгаа тэр хэсэг чиний хурууг өвдөх юм уу? Үгүй бол чи ингээд авахд их эвгүй байна. Яа одоо тэр ногоон төгж чинь шүү дээ.
хоёр талд нь гараад барилныхаа эсрэг талыг бол болохгүй. Наадтар тэр багснууд ингээд тогтоож байгаа тэр зүйлүүдтэй зүгээр юу сав болгоо хийсэн биш үү? Ингээ барин явахтар бүгдөө гүндийн доош болохтой ингээ доош гоноод ахаад ингэж замбрааг байдаг байхгүй. Тэгэхээр бүх багснууд ингээ тогтоогоор нэмээд хийж байгаа. Та хоёрын насан дээр ингэж хийж байгаа бол үнэхээр мундаг байна. Би яг та хоёрын насан дээр ингэж юус хийдэг. Аавынхан багсны ачгрууд хамаагүй чулуулаад байдаг гэсэн үг. Тэгээ баруун бүсийн шалгаруулалт маань эхний бүтээл ингээд бодиттой хийцэн бүтээл орж ирж байгаад их баяртай байна. Яг багшны хайрцаг бол үнэхээр байдаг. Хэрэгтэй. Гэхдээ чиний хамгийн гоё надад таалагдж байгаа санаа нь юу гэхээр яг технологийн хичээлд хэрэглэгддэг багажнуудыг ийм хайрцаг зүйе гэдэг асуудал. Тэнийг нэг тийм супер болох гээд бол хэрэггүй. Супер болгоо явуучих юм наа чи өөр юм болоо явуучих байхгүй. Тэгэхээр чи яг зорилт бүлэг нь өөр заяа. Бага яг тэдээс тэдгээр ангийн хүүхдийн технологийн багажны хайрцаг гэж нэг тустай. Тэдээс тэдгээр анги нь өөр. Чи сая хэлсэн шүү дээ тийм ээ. Ахлаа анги болоод ирэхээр илүү цахилгаан их үүсвэртэй болно, гэрэлтүүлэгтэй болох нь байна тийм үү? Тэрийг хийгээд ингээ 2-3 хувилбартай юм багажны хайрцаг хийвэл эн чинь илүү үр дүнтэй. Түүнээс энэнийхээ бүх юмыг ийшээ багтаах гэдэг нэг тийм супер хайрцаг хийх гэдэг явах юм бол буруу дэш явчихна. Нэртэй байвал бас зүгээр ээж магадгүй. Нэг сурагч ногоонч гэдэг юм уу, сурагч багчч гэдэг юм уу. Тэгээ зөвхөн говьалта баруун бүсийнхэн биш бүх 10 жилийн хүүхдүүд ерөөсөө л нэг сурагч ногоон гэж нэрлэхээр л шууд энийгээ мэдчихэдэг тийм ээ. Сурагч форум гэдэг шиг. Тий. Тиймэрхүү байдлаар нэр бодож олвол бас их хөөрхөн баг шүү. За амжилт хүсье. За одоо шүүгчдийн үнэлгээг харъя. Аз талаа. Ямар гэрэл асна гэж бодож байна? Яагаад итгэлгүй хүлээж байна? Ямар гэрэл асна гэж бодож байна? Ногоон гэрэл асна гэж байна. Ногоон гэрэл асна гэж бодож байна. Миний нэрийг болохоор манай эгч минь өгсөн болор туяа гэдэг одоо оюутан байгаа. Манай ээж аав өвөм нэр өгөх гээд нэр олдохгүй байсан. Тэгсэн чинь хажуунаас болороо өгч жоохон байсан юм уу? Намайг дөнгөж төрж яхад нэг хитгэн 1-р анги байсан. Тэгэл гэмт аз талаа гэж нэр өчгүй юу гээл тэгдээ. Намайг хүмүүс их аз заяа гэж аз эрдэнэ гээл нэг андуурдیں۔ Нэг садан нэрэн болоо гэд. Тэгээс миний нэрний утга болохоор аз далаа шиг их ундарч байна гэдгийг бэлэгдэж гисэн. Тэнцнэ найдвартай. Нэг ногоо. Ингээд шүүгчдийн гэрэл цаашаа үргэлжилж байна. Сая миний санааг ерөөд ойлгосноо. Одоо чи тийг 2 өөр ангилтай юм ихнэ шүү дээ. Энийгээ илүү сайжруулах нь дахиад нөө цахилгааны их үүсвэртэй гэрэлтүүлэгтэй арай өөр юм болох нь шүү дээ. За би энийг болохоор ахлах ангилын зориулаад цахилгаан хөдөлгөөртэй болгоод цахилгаан хөдөлгөөрөө хөрөө харуул төчил гэдэг илүү олон зүйл болгоод тэгээд ажлын хэлбэрчлэн тэгээд бас манай шүүгчийг үлнээр гэрэлтүүлэгтэй болгоод 200-оор залгацдаг. Эндээ зөв бууруулагч нь багт болоо гэсэн үг шүү дээ. Түүнээс бүх хөдөлгөөр мөдөлгөөрөнд багтаах гэдэг бол хэрэггүй шүү дээ, тийм ээ. Тэр талаасаа өөрөөр хэлбэл энийг нэг хөдөлгөөрөө эндээ багтаана гэхээс илүү яг л хэрэглэгдэх багшнуудаа тэгээ бууруулагчийг оруулаад гэсэн үг шүү дээ. Нэг ногоо асцсан. Нэг ногоо асцсан. Хоёр ногоо. Энэ юу гэсэн үг лээ азталаа? 3 ногоо. тэнцлээ. Энэ юу гэсэн үг лээ? Тэнцээ. Чи дөрөв баяр үргээ. Мэдээдсэн. Баяр үргээ. За баяр үргээ. Хантаашир зогсолборын 7-р ангийн сурагч аз далаагийн баг салхийг хагалж булган сүултээ байх болтугай. Би инженер болчихвол тэгээд өөрийн гэсэн гоё амьдралаа бий болгоод өөрийн гэсэн тийм ганц гоё тийм том байгууллагатай тэргээрээ өөртөө дээш нь дэмжиж явж байгаа. Буйны үед ажиллагаа хийх болно да. Би болохоор том болоо захирал болно гэж өргөддөг. Тийм уул уурхай чиглэлээр ажилладаг компанид болно. Ийхүү ирээдүйд инженер болж мэдлэгээрээ баялагийг бүтээх хүсэл тэмүүлэлтэй зохион бүтээгчдийн маань бүтээл уралдааны 1-р шатны шалгаруулалтыг амжилттай давлаа. Өөртөө итгэлтэй сэтгэж бүтээж чаддаг авьяаслаг зохион бүтээгчдэрээ бид үргэлж бахархаж байдаг юм аа. Өөрийгөө сорж, хөгжүүлж, ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй баруун бүсийн хүүхэд залуус манай уралдаанд оролцохоор Алтай хотыг зарим ирсээрэй. Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн баруун бүсийн шалгаруулалт үргэлжилсээр байна. Бид одоо та бүхэндээ Баян хонгор аймагаас оролцож байгаа оролцогчийг танилцуулах гэж байна. Энэ бол Номгон ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Дагир Анз. Хамтаа бүгдээр угтан авцгаая. За залуучууд биднийг холоос зорин ирсэн. Ямар бүтээл санаагаар оролцож байгаа вэ? Бид хоёр болохоор нэг ямаа самнах тийм автомат сам. Хоёр бүтээл сан.
Багийн гишүүнтэй танилцсан. Лавжрал. Танилцуулга бэлдэж авчирсан ба шүү дээ. Танилцуулж эхлэхээс өмнө шүүгчнэр тараач уу? За тий. Танилцуулгынхаа бүтээлийнхаа танилцуулгыг хийн их гэж байгаа. Багийн ахлагч Дагиранз. Дагиран зөөрөө их үү те. За 3 минутын хугацаа байгаа. Амжилт хүсье. Дагиранз өөрөө ер нь бол ямаа самж исэн байж тээ тийм ээ. Үзээгүй. Тэгэхээр яг ямар бэрхшээл тулгардаг вэ гэдгийг бол одоо сайн мэдгүй юу? Мэднэ. За тэгвэл бүтээлээ танилцуулаад эхлэх үү? За намайг бодвол самтай ойрхон харилцдаг хүмүүс өхөө. За энэ манай Ямааны ноолоор самнагчийн ерөнхий бүт ажлын зураг. Энэ маань болохоор юу? Шүд их бие, хоёр цойлд унтраалга, хөдөлгүүр тэгээд оосор дамжуулах гэсэн бүтцтэй байгаа. Тэгээд ерөнхий хажуу талаас харагдах процесс нь бол энэ бид нар болохоор энэ цахилгаан хөдөлгүүрээ минутанд 1400 иргэдэг хөдөлгүүр гэж тооцоод эрмэн дамжуулга иймэрхүү диаметртэй болгоно гэж үзсэн. Тэгээд ерөнхий гадна талаа харагдах хэлбэр нь бол энэ. Тэгээд юу манай самны маань шүдний хэлбэр бол иймэрхүү. Тэгээд яагаад ийм байгаа юм бэ гэвэл ямаага самнах үед арьс мэлэн урд гимтэхгүй тул ийм шүдтэй байсан байгаа. За энэ болохоор ямааныхаа самсан ноолоороо салах үеийн процесс. Энд байгаа товчийг дарангуут энэ шүд маань энэ Г цэг дээр ирэх байгаа. Тэгээд эренгүүт энэ шүд ингэж Г цэг дээр эренгүүт юу маань самны маань шүд маань эсрэг чиг дээр эргэж юугаа ноолоороо салгах юм. За Дагиранз нааша төгсөөрэй. Хэрэв үзэгчдээ бүхэн санаж байгаа бол залуу зохион бүтээгч нэгд Ямааны ноолоор самнагч оролцож байсан. Хоёрд ч оролцож байсан. 2012 гэсэн үг шүү дээ. Гэхдээ нэг чиглэлд иргэдэг байсан санагдаж байна. Тийм ээ төгөлдрөө. Ямар бүтээлтэй ирсэн бэ? Нөө хоньны ноос ярих нөө хэлбэрээр ярих нөө хөдөөний малч чинь нөгөө хайчаар ярихдаг шүү дээ. Тэнгүүд гар цэврүүдэх мөрөөдөх тийм тохиолдол гардаг. Тийм болохоор аль болохоор хэлбэр аргаар юу зохион бүтээсэн. Би ер нь самтаа хоор хайрцдаг бол. Тий, төгөлдөр ер нь сүүлийн хэдэн жил сам эргэлээгүй сайн мэдэхгүй л дээ, тий. Сам эргэлдэг та нар сайн мэдж байгаа бах та. Би одоо самны тухай ярил л да. Тэгээ нэг чиглэлд иргэдэг байгаад тэгээд самны шүд нь их бүдүүн ба. Ямаага болил да чи өөрөө төсөөлж гинүү чиний толгон дээр ийм юм эргэж хамаг савнаад байвал. Амар уу? Өмцөм татах юм шүү. Гэтэ ер нь бол зүгээр санагдчих шүү дээ. Бүтээлийг бол дэмжиж гэж бодож штэ бүгд. Нэг автомат шүдний сойд шиг те. Явуулж идэл өөрөө самждаг сам байж болно зү. Тэгэхээр энийг ер нь хийж үзсэн үү? Хэрэглэж үзсэн үү? Өмнө хавар нэг төрч үзсэн механик аргаар төрч. За. Цахилгаанд одоо холбоод энийг ингээ явуулахад одоо татагдах тийм ээ моторын эргэлтийн одоо хүч хэр зэрэг байх вэ? Тэр тэгэлж байгаа тэр чинь бас бэрхшээлтэй шүү дээ тийм ээ. Тэрнийг одоо давах туулах хүч одоо ямар байх вэ? Цаад ямаанда ямар байх вэ? Ярина дагараар самнахад ямар хүчтэй байдаг вэ та нар мэдж байгаа тийм ээ. Тэг хэмжээний одоо хүч чадал гаргаж чадах уу? Өшөөлийн хүч гаргаж өмцөм татаад байх вэ? Энийг одоо хүч чадлын яатахар болох уу? Энэлийн одоо тооцоо юм хүм хийсэн байна уу? Уул нэг ямаан дээр турч үзэл ямаанаасаа болдгоо л асуучултай яг яаж юм. Ер нь болж байна болохгүй байна. Яг зовлон жаргалын асуучул те. Манай улсд үнэхээр яг ямаа самдаг ноолоор самнахын энэний бол эрэлт хэрэглээ бол байгаа. Хэрэгтэй гэдгийг бол мэдэж байгаа. Гэхдээ урд урдын жилүүдээр орж исэн хүүхдүүдээр ер нь бол бас нэг нийтлэг алдаанууд байгаад байна л да. Ер нь бол яг ямаа самнахтар үндсэн том бэрхшээлүүдийн нэг нь болохоор яг самж байгаа хэсгээр ер нь бол мотор байрлуулж ер нь болохгүй. Тэр нь яа гэм бэхээр ер нь мотор өөрөө ажиллагаа явцсанд талдаг. Ялангуяа тэр ноолоор одоо чинь цугласан дотор байна шүү дээ. Инхээр чи нэг битүү юм дотор нөгөө моторыг чинь ажилуулад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ийм цахилгаан машин ажилуулахын хэцүү нь бол тэндээ байдаг. Ялангуяа тэр Австрали энтрийн тэр одоо хойноос хяргадаг эдрийн юу нүч нь бол ер нь дандаа одоо манайхаар бол милийн гол гэдгээр те алсын дамжуулалттай хийж идэг нь болохоор ер нь бол тэр халтаас болгоомжсон юм. Нэгдүгээрт хоёрдугаарт одоо сая хөндлөнгийн шүүгч бас асууж тодруулаад байгаа зүйл үнэхээр тэр ямааг самнахж байгаа хэсгийн тэр яг механизм хэсэг байна. Яг тэрэн дээр механизм хэсэг дээр бол яг энэ ороодог механизм тохирдог юм аа. Яг энийгээ бас нөгөө давших хөдөлгөөнөөр хийж. Харин тэр давших хөдөлгөөнөөр хийхэд эргүүлээд самсан ноолуураа буцааж авах хэсэг дээр нь алдаа хийгээд байгаа юм аа. Одоогийн хийж байгаа хүмүүс. Ер нь бол давших болоод энэ хөдөлгөөнийг ер нь бол механизмаараа гарах асуудал нь гол болчиход байгаа. Эдгээрийг ер нь бол цаашдаа ийм бүтээлийг хийж хөгжүүлэе гэж бодож байгаа бол энэ бэрхшээлүүдийг бас жоохон бодолцож тэгээ өөрсдөө сая манай
хоёр хөтлөгч маань асуугаад шүү дээ. Ямаа самжижсэн үү гэж асуугаад байгаа нь болохоор яг тэрэн дээр өөрсдөө хийгээд ирэхээр хүндрэл бэрхшээг нь улам сайн тодорхой ойлгоно. Тэгэж одоо ойртож ажилласаа гэж хүсье. Одоо энэ дээр хөдөлгүүр ингээд иргээд тэр эргэлтийн хурдыг 1400 тий. Тэгээ нөгөө эргэж байгаа үндсэн самны шүүд маань хэд ирэх вэ гэдэг. Яг энэ харьцаг нь бодог юм шиг байна надад. Тэгээд эргэлдэх юм дээр бол яагаш болохгүй наач хэцүү. Харин тэгсэн дээр бол би та хоёр нэг санаа хэлье. Та хоёр сахлын юм хутгнууд байдгийг. Тэд нар тийм ээ. Ямар тийм эргэлдэх хөдөлгөөн зөвхөн вибратортай. Вибратор маань яаж ажиллах вэ гэхээр вибратор бол яаж вэ? Эхлээд үлхээд дараа нь буцаад атчихдаг байхгүй. Тэгэхээр би яах вэ гэхээр зүгээр та нар энгийн ийм одоо бидээс гар хэргэлдэг ямар самдаг сам байна шүү дээ. Зүгээр л ийм дахиж шүү дээ. Яг энэ хэсгийнхээ энэ үзүүр дээр вибратор байлаа. Вибратор маань яах вэ гэхээр эхлээд вибратор бол ингээд татчих байгаа шүү дээ. Татчаад буцаага 50 яг энэ үлдээ 50 юм одоо шил зүгээр 50 гэрч 200 мөлт юм залгахад бол яг 50 гэрч секундэд 50 удаа ингээд наашаа маш богинохон одоо явуултыг хийдэж өгдөг тэрийг давхруулах хэрэгтэй байна. А тийм вибратортай юм юу гэдэг вэ гэхээр чинь хамгийн наацхан хэрэглээний юм болох тэр нөгөө үсний машин байж байгаа шүү дээ. Үсний машин ажиллаж байгаа гудал хөдөлж байгаа вибратор ажиллаж байгаа шүү дээ. Яг тэрнтэй хэлсэн би юу гэж хэлээд байгаа гэхээр тэр зүгээр энгийн самдад та нар вибратор ажиллуулаад ийм хөдөлгөөн ашиглаад зүгээр яг л ердийн самнаас илүү хамаагүй илүү хурдан самнах баг. Зүгээр ингээд татчих шин. Ингээд ахын шүү. Яман дээр төгчөөд ингээд татаа. Жохон ингээд татаа. Тэгэхээр миний санаа та дурсч үз мэдв. А би тэгээ сая энэ интернетээс хайлаа л да. Ямаа самнах гэдээсэн чи ганц манаа дээр биш өшөө. Бүр хийцэн одоо миний харж байгаа хийцээс өөр хийцтэй самнууд байна. Тэгтээ захилгаанжуулсан том баг байна. Тэгэхээр юрдийн самн дээр миний хэлсэн зөвхөн авчиж байгаа энэ чиглэлийн хөдөл цэцэргээ өгөөд вибратор гэдэг. Тэр бол хөдөлгүүр нь амархан олдно гэдэг минут өнөр. А энэ иргэдэг юм дээр чинь яаж болохгүй. Одоо иргэдэг хийнэ гэж юм те. Тэгээ гацсан тохиолдолд яах вэ? Иргэж яагаад гацсан. Эргүүлээд тэрийгээ эргүүлээд яаж тайлах вэ? Хоёрдугаарт энэ дээр мотор тавина гэж, цахилгаан мотор тавина гэж. Нөгөө ямаагаа сангаж байгаа тэр төхөөрөмч өөрөө нийлэн хүнд болчих байхгүй. Тийм ээ? Хүнд болчин тэрэн дээр яах вэ? 12 вольтээр ажилдаг гэж. Энэ дээр батарейтай байх уу, уцтай байх уу гэвэл гих мэтчил нийлэн яг амьдрал дээр ингээд тусгаад туршия гэдэг үзэхлээр нийлэн проблемтэй асуудлууд бол нийлэн байна л да. Энэ асуудлуудыг бас нийлэн бодож үзэх хэрэгтэй. Бас яг энэ санааг бол цаашаа хөгжүүлээд хийнэ гэхэд бол миний хувьд бол боломжгүй зүйл гэж үзэж байна л да. Тэгээд хий зүйл бас ийм боломжгүй зүйл дээр хий битээ цагаа зарцуулаасаа гэж миний хувьд бол бодож байна. Өөр санаа байвал өөр санаагаар оролцуулах дээр байгаа. За ингээд шүүгчдийн гэрэл найдийгээд улаан гэрэл дарцсан байна. Хийлгээд үзье. Сайжруулъя гэж цогаах ногоон гэрэл дарцсан байна. Одоо ерөнхий шүүгчл одоо равсал гэрэл улаан. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдаа үргэлжилж байна. Дахин хэлье. Говьалтай аймагт баруун бүсийн 1-р шатны шалралт явагдаж байна. Дараагийн маань зохион бүтээгчийг Пүрэвдөрж гэдэг залуу зохион бүтээгч нэвтрүүлгийнх нь юу ирж байгаа гэж багш хэлээл. Хийгээрээ гэж яхад нь бид нар санаа манаагаа гаргаж ирсэн. Албан байгууллагуудад можон хийдэг хүмүүсийн багаж нь амар их тоос гаргадаг. Тэрүүн зөриулаад жижигхэн ингээл хажуудлаас нь тоосын сорох бүрийн хэмжээний биш талын тоос сорох тийм л санаат орж ирсэн. Зохион бүтээгчээ тайзнаа өрөө ухтаа аваарай. Пүрэвдөрж гараад ирээ. Ажлын байрны тоосчлтыг их сайн мэддэг хүмүүс байна уу? Модтой, төмөртэй, одоо өөр юу тоостой ажилтдаг юм. За цог жохлон шүүгч байна. Өөрсдөө мэдгүй юутай ажиллах юм. Модны үртстэй ч байдаг юм уу? Тийм ээ. За харлаа. За тэгвэл тэр бүхнийг л багасгах бүтээл санаагаар оролцож байна. Пүрэвдөрж. За ингэ пүрэвдөрж шууд бүтээл танилцуулах уу? Эсвэл орчлол хэлэх үү? За шууд танилцуул. Шууд танилцуулъя. За чамд хугацаа бай. За миний бүтээлийн гол санаа нь бол тоосчлтыг багасгах байгаа. Тэгээд одоо энэ мужааны сүүр машин эдгээр дээр мужааны сүүр машин тэгээд гуталчтай одоо дочил мочил дээр маш хэмжээний тоос усаад хүний эрүүл мэндэд хортой байдаг. Одоо тэрийг багасгах зорилгоор энэ санаа гаргасан. За одоо зурган дээр тайлбарлая. Одоо энэ бол одоо ингээд жанаан буюу мотор ногоо дамрна. Эргээд энд ажиллаа хийж яхад энд юу вентилятор байрлуулсан. Энэ бас ингээд сорох энд тоос гарч яхад энэ сорох зөрүүлэлттэй. Ингээд сороод ус руу хийх зөрүүлэлттэй. Энэ сенсийг юм дээр жанаан дээр байрлуулсан. Давуу тал нь. Тэгэд энэ юу сорох юу л гаргасан.
тоос гарч яхад энэгээр сорох. Тэгээ энэ л ус руу хийгээд тоос буцаж босхгүй. Миний санааг бол одоо энэ сүүр машин зохион бүтээдэг энэ байгууллагууд энийг одоо ингээд вентилятор ингээд юун дээр моторн дээр сөөрлүүлчихвэл хэрэгтэй санаагаа. Усыг бол одоо ингээд шингээх зөрүүлтийн ус тавьсан. Моторонд ямар ч энэ нөлөө үзүүлэхгүй энэ сэнсэн. Бүрдэрч усны сав нь ямар байх вэ? Усны сав нь хэмжээ дамжаан. За тэрийг одоо хэмжээ бол гайгаа. Эсвэл ингээд ууч хийж болно. Одоо тоос орогч нар шиг. Тэр энэ дээрээс ирж байгаа усыг одоо ингээд буцаж дахиад ингээд нөгөө одоо юу сав тавихгүй бол буцаад ингээд агаар л ингээд яачдээ штэ. Хөөрөөл одоо ингээд агаар мандал яг тэрийг зүгээр ягаад ус руу шингээгээд ингээд буцахгүй байхаар л ингээд хийж ус тавьсан. Манай энэ сурагчийн бүтээлийн гол санаа бол одоо энэ тоос гаргадаг янз бүрийн энэ суур машинууд яг ажиллаа хийх явцдаа нэмээд нэг вентилятор зүгээр сорох сенс тавиал одоо тоосоо өөрөө багасгах. Тэр сенс нь бол том байх албагүй одоо суур машиныхаа хөдөлгүүрт ачаал өгөхгүйгээр тоосоо багасгаа явуучих. Бид нар авсан тоног төхөөрөмж дээр ийм вентилятор байрлуулад тоосоо багасгах. Одоо ийм төхөөрөмжүүд үйлдвэрлэдэг одоо компани үйлдвэр тийм газрууд болохоор энээс хойш ийм төхөөрөмж үйлдвэрлэхдээ ийм тоос ордог төхөөрөмж тавьчих. Тэгвэл тэгэл одоо хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн болчих юм аа гэсэн ийм л санаа гарч байгаа. Одоо үйлдвэрийн яг ийм агаар юм цэвэрлдэг ийм төхөөрөмжүүдийг бүгднийг харахад ингэдэм юм билээ. Шууд одоо чи бол тоосоос хараад усуу хийгээд шүү дээ. Тийм. Тэгвэл яадаг вөхтөр яг тэр вентиляторынхаа тоостой шорооны орж байгаа хажуу талаар усаар шүрчдэг юм бил. Өөрөлд яаж юм гэхээр одоо тэр тоостой агаарыг үлээж усан шингээх гэж бичсэн тэр хоолойны хажуу талаар шүү дээ. Цуг үлээчдэг юм бил. Тэгэнгүүт нөгөө тоосон дотор чинь ус ороод гүндийн жингээр ингээ гарчихна. Яг одоо энэ зургийг судлах дээр яг ус руу игээд ингээ голцууд хийгдэм юм лээ. Нэгдүгürt, хоёрдугаарт тэр тоостой агаар гэдэг шүү дээ. Тэр хэсгээ ийм бүдүү хоолойтой болгоод яг одоо хөрөө арааныхаа доор юм уу яг тоос устдаг хэсэг шүү дээ. Яг эргэлтийн дагуу талд нь эсрэг талд нь тавиад тэгээд шууд тэндээс өөр ингээ хөдөлгөөд яг энэ хэсгээс тоос гарч байгаа шүү. Тэр ингээ тэгэхгүй бол энэ чинь яг ерөнхийдөө ингээ аль хэсгээс нь биш яг эсрэг талд нь үл хэцүү шүү дээ. Тэгэхээр тэрийг нэмээд усыг болгох дээр ярьж байгаа зүгээр ингээ жижиг нацоос байгаа. Тэргээр ингээ шүршчих. Тэнгүүд нөө тоостой ус чинь тэрдэггүй доош бууж унаа шүү. Тэгээд дарааг нь ялгаа авчихна. Үгүй бол нөгөө биднээсээ сайн мэддэг юу байгаа шүү дээ. Тоос орогч яадаг л юм ууттай. Тэгээд тоос нь ороод тэгээд агаар нь гардаг шүү дээ. Тийг сайжруулах баг. Тэгээд ямар ч байсан сайжруулах хийгээд энэ болно. Ногоон гэрэласаа явцсан шүү төгөлдрөө. Туяараа л эхэллээ тий. Туяараа л эхэллээ. Яг энэ бол нэг тийм шин санаа бол бас биш л дээ. Тэгээд яг харьцангуй шинэлэг миний зүгээс бол олж харахгүй байна. Багшийн хэлж байгаа зүйл нь үнэхээр бас иймэрхүү тоног төхөөрөмжүүд дахиад тэрний тоос энтиг сурвалах гэж байхаар ерөөсөө цогцоор нь ингэж шийдэж өгөөч хийжээвэл их зүгээр нэ гэсэн тэр санаа бол ер нь цаашаа үйлдвэрлэгчүүдэд анхаарах хэрэгтэй гэдэг өнцгөөс зүг юм. Одоо яг энэ модоор ажиллаж байгаа хүмүүс бол ихэнх нь циклон байгаа. Циклон байдаг шалтгаан юу гэдэг юм хэр та бүхэн одоо жишээ нь яг тоосыг буугаад усанд авч болно тийм ээ. Одоо дараа нь энэ усыг яах вэ гэдэг асуудал гардаг байхгүй. Нэмэлт дахиад энийг авахын газар ахиж ажил нэмэгдээд байгаа байхгүй. Тэр хэмжээнд ус одоо тэр ус нөгөө хоёрыг яах вэ? Зүгээр гаргаа бас асах уу гэдэг. Нэгсэндээ зөвхөн өөрийнхөө асуудлыг учраа гадныхын асуудал хамаагүй гэдгээр бас гадны орчноос бохирдуулаад иж болдгоо гэдэг асуудал хөндөгддөг л дөө. Тэр утгаараа ер нь бол яг сүүлийн үеийн одоо тэр мод усруулах үйлдвэрүүд тоосчлоос яаж байгаа юм ер нь бол циклонуудыг ашиглаж байгаа. Циклон тоос барьж байгаа. Нэмэлтээр юмнуудаа гадаад өөрөө өртгөн өсөд идэг. Тухайн үйлдвэрлэлийн онцлог бас ов юмнаас хамаарат. Тэгэхээр тэдгэрүүдийг бас анхаараараа, анзаараараа тэр зүйл рүү бас өөрийнхөө юг зохион бүтээх гэж байгаа тэр сэтгэл эрмжлэлээ чиглүүлвэл зүг бахаа гэж зөвлөмөр. Миний тухайд бол тэгж тусдаа юм хийгээд хэрэггүй бах уу. Өөрөлдөл тоос орж морогч ингээд өөр юм болоо явуул чиний анхдыг санаа чинь байхгүй болчихно л та. Тэгэхээр яг дөрөвний хилдэг гол санаагаа бариад өөрөлдөл нэг гол дээр вентилятор давхар тавих гэдэг нь шүү дээ. Тэрийг тавиад ус шүрших гэхээр бас дахиад ачаал идэр өгөх байх л та. Тэрийг сайн тооцоо. Бараг энэч дээр үж магадгүй санагдаад байна л та. Ямар ч хэсэг хийгээд үзээд. Дурсалт бүхнийг харуулна тийм ээ. Ингээд шүүгчдийн гэрэл нэг улаан, нэг ногоон, хоёр ногоон баяр үргэе. Бүрдэрж баяр үргэе. Хоёр ногоон гэрэл гэдэг маань хоёрдугаар шатнд бүгдээр Улаанбаатар хотод уулзцгаая. Баяр үргэе. Айгуул бол бүтээл авчих хэрэг гарах нь дээ. За амжилт хүсье. Их хэл том нүсэр юм авчих нь дээ. За амжилт хүсье та бүхэнд. За. Баяр хүргэе. Тэгэхээр
Тэнцлээ. Сэтгэл Маш өндөр байна. Тэгэл үзүүлэгч юм үзүүлч одоо шүүгчд хэр байна? гайгаа нөө. Гэтэ хамгийн захын шүүгч амар юу хүн байна.